Бүгдээрээ сайн уу? Та бүгдтэйгээ сонсдог бичлэгээр уулзч байгаадаа миний хувьд маш их таатай байна. За өнөөдөр олвол яг ямар түүхүүд яригдах вэ гэдгийг та бүгд миний thumbnail-ээс хараад шууд ойлгож байгаа байх. За тийм учраас ямар нэгэн сануулга хэлэлгүйгээр шууд түүхүүд рүүгээ орцгоё. Миний найз интернет гэмт хэрэгтэн болж таарсан нь. Юун түрүүнд товчхон танилцуулахад би Шотландын зүүн хойд хэсгийн нэгэн хотод амьдардаг юм. Энд болсон явдал зөвхөн надад төдийгүй миний хоёр дотны найзад хүртэл нөлөөсөн бөгөөд тэднийг Debbie Joe гэж нэрлэцгээе. Бид бүгд Virgin Mega Store-т хамт ажилладаг байлаа. Би тэнд 2003 оноос, Debbie 2006 оноос, харин Joe 2007 оноос ажиллаж эхэлсэн юм. Дэлгүүрийн ажилчид маань бараг бүгдээрээ хоорондоо маш дотно. Бид чинь кино, хөгжмийн улаан солиотнууд байсан болохоор сонирхол, маазрал гээд бүх зүйл маань нэг байлаа. Жил бүр цус сарын баярын үеэр үйлчлүүлэгчдийнхээ хөлд дарагддаг байсан тул бид хүн хүч нэмж цагийн ажилтнууд авдаг байлаа. 2007 онд авсан цагийн ажилтнуудын нэг нь Rory байсан юм. Энэ олвол түүний жинхэнэ нэр. Бидний ихэнх нь түүнтэй маш амархан хэл амаа ололцсон. Залуухан, хөгжимд үнэхээр дуртай. Тэр дундаа Pink Floyd-ийн улаан фэн залуу байсан нь Pink Floyd-ийн фэн гэр бүлд өссөн надад болон миний уулзаж байсан хамгийн мундаг гитарчдын нэг болох Joe гэх найзад маань маш их таалагдсан юм. Дээр нь Rory ирээдүйд кино найруулагч болох хүсэлтэй. Кино, хөгжимд чин сэтгэлээсээ дурлсан илтвэсэн болохоор бидэнд ярих юм мундахгүй. Маш хурдан найзууд болцгоосон доо. 100 сарын баяр дууссаны дараа Rory-той холбоотой хിവэр үлдсэн ба ер нь цагийн ажилтнуудтайгаа холбоо харилцаатай үлдэх тохиолдол бараг л байдаггүй байсан юм. Тэр бидэнтэй нэг хотод амьдардаггүй байсан ч мессеж болон сошиал медиагаар байнга холбоотой байж үе үе хотод ирж бидэнтэй уулздаг байв. Цаг хугацаа өнгөрсөөр 2008 оны 100 сар ирэхэд Virgin Mega Store маань Zavvi Entertainment болж нэрээ өөрчилсөн байлаа. Rory дахиад цагийн ажилтнаар тэр дундаа надтай хамт ажиллахаар ирэв. Би дэлгүүрийн агуулгыг хариуцдаг байсан бөгөөд баярын үеэр тэнд хамгийн их ачаалттай нь агуулгын хэсэг. Өмнө нь туслахаар ирдэг байсан хүмүүс тийм ч сайн байгаагүй учраас сайн ажилдаг, дээр нь хөгжилтэй байж чадах хүнтэйгээ хамт ажиллах болсондоо миний хувьд туйлын баяртай байлаа. Гэмн Rory заримдаа интернетээс олсон Pink Floyd-ийн дууны өөр амьд хувилбаруудыг надад хүчээр сонсгох гээд байдаг нь жаахан төвөгтэй. Өмнө нь хэлсэнчлэн би Pink Floyd-д дуртайч өөр олон төрлийн хөгжимч мөн сонсдог. Гэсэн ч за яах вэ, залуу хүн сонирхолтой хит автсан л байгаах. Дажгүй залуу шүү дээ гэж бодоод өнгөрдөг байлаа. Тэр үед тэрээр Pink Floyd-ийн тухай бие даасан баримтат кино хийхээр болж надаас болон Joe-оос ярилцлага авсан юм. Үннийг хэлэхэд цөөн хідээж байгаа хэрэгслүүдэд ашиглан тэр үнэхээр гайхалтай ажил хийсэн байж үлээ. 2009 оны 2 сард дэлхийн санхүүгийн хямралаас болж Zavvi үүдээ барив. Гэсэн ч би Zavvi-гийн бусад бүх ажилчид болон Rory-той холбоотой хിവэр үлдсэн юм. Мэдээж бид маш дотн болцгоосон байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр 2010 оны 100 болоход Rory Zavvi-гийнхний нэгдсэн уулзалтыг зохион байгуулж ихэнх нь нэг хотод байсан тул олуулаад цуглалаа. Joe харин энэ үед Glasgow руу нүчгсэн байсан юм. Үнэхээр хөгжилтэй үжиж болж өнгөрсөн ба Rory манад хонсон юм. Энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Энэ үед Rory Америкийн Ohio мужийн Wigwam хүүхдийн засланд цуслангийн удирдагчаар 2 дахь жилдээ ажиллахаар бэлтгэжээ. Zavvi хаагдсанаас хойш би өөр нэгэн entertainment дэлгүүрт ижил ажил хийх болсон бөгөөд тэр жилийн 100 сараар Rory миний шинэ орсон дэлгүүрт дахиад л цагийн ажилтнаар ирсэн. Эхэндээ би ч дуртай л байлаа. 2011 он гарч Rory-гоос зарим нэг red flag гэхүү эвгүй зүйлс мэдрэгдэж эхэлсэн ч тухайн үед би сайн анзаарч чадаагүй юм. Тэр Америкт байхдаа Burn Notice цувралын зураг авалт эвлүүлэг дээр туслахаар ажилласан гэж ярьлаа. Би ч "Оо вау, янзтай, сайн байна штэ" гэдэл тэглээ. Кино хийх авьяастайг нь мэддэг болохоор огтхон ч үнэмшилгүй сонсогдоогүй хэрэг. Тэгээд тэрээр Флорида дахь Camp America-д ажиллаж байгаа. Тэр нь энэ киноны зураг авалтын талбайтай ойрхон байсан болохоор тэнд ажиллах боломж гарсан гэлээ.
Дараа нь 2011 онд түүнийг Шотландд буцаж ирэхэд Завигийнхны ээлжид уулзалт болсон юм. Рори дахиад л зохион байгуулагч болоотхов. Уул нь тэр дэлгүүрт албан ёсны ажилтнч биш, ердөөл цагийн ажилтан байсан атлаа ингэсээр байгаа нь төвөгтэйч санагдах шиг. Дээр нь байнга л Facebook дээрээ хуучны хэдэн найзуудтайгаа паб орлоо энтер гэж байгаа нь миний дургуг жаахан хүргэж эхэллээ. Гэсэн ч би за яах вэ, залуу хүн болохоор амархан хөөрдөг биз. Гимтэн биш гэж бодоод өнгөрдөг байв. Гэтэл нэг өөр сэжигтэй зүйл боллоо. Рори кино сонирхдаг өөр нэг найзтай маань хамт хотод кино хийх тухай ярилцаж өдөржин зураг авалт хийх газраа хайж явжээ. Дараа нь би Роритой уулзахад тэрээр надад бид тэрийг тэгж хийх гэж байгаа гэдэл маш гой зүйлс ярьсан. Харин нөгөө найзтайгаа уулзахад тэрээр Рори өдөржин надаас зөвхөн дуртай найруулагчийн минь талаар асуусаар байгаа таарсан. Хамаг цаг хугацаа барсан ямар ч үр дүнгүй өдөр байлаа гэж хэлв. Үүнийг сонсоод би Рори ер нь жоохон дэвэргэж ярих дуртай хүн юм байна да. Гэхдээ яах вэ, гимгүм чинь гэж бодоод өнгөрөв. Ингээд 2012 онтой золгоход түүний амьдралд миний өмнө нь дуртаж байсан Дэби гэх найз маань чухал байр суурь эзэлж эхэллээ. Дэби бол бараг 1.80 м өндөртэй, шаргал өстэй, үнэхээр дур булаан, бас маш гайхалтай хошин мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан юм. Бид хамт ажиллаж байхдаа маш тутан болсон ч ямар нэгэн романтик харилцаа бол байгаагүй. Яг л ах дүүсийн шиг харилцаа байсан юм. Тэр манад ирж хоол идэж, кино үзэж, би ч түүний найз нөхөд гэр бүлийг нь мэддэг байлаа. Рори Дэби хоёр хэд хэдэн удаа кино үзэж, дараа нь хамтдаа цагийг өнгөрөөдөг болж. Одоохондоо нээх болж бүтэхгүй зүйл бол алга. Гэвч одоохондоо 100 сарын баяр төхөж Рори 3 дахь жилдээ дараалан манай ажилд цагийн ажилтнаар ирсэн бөгөөд энэ үед тэрээр дэлгүүрийн бусад ажилчдын дургуг хүргэж эхлээд байж. Үдийн цайны цагаар тэрээр Америкт ажиллаж байхдаа Burn Notice, Criminal Minds, The Wire зэрэг алдартай цувралууд дээр ажиллаж байсан гэж өөрийгөө дүгийлгэн гайхуулдаг байж л дээ. Манай ажилчид хоорондоо маш өвтэй байсан бөгөөд намайг түүнтэй найз гэдгийг мэддэг болохоор араар нь муусан мэт харагдахыг хүсээгүй тул надад тэд Роригийн хандлагад дургүй байгаагаа хэлээгүй хэрэг. Хувь хүнийхээ хувьд ч түүнтэй харилцахад цаанаа л нэг хачин болоод ирчихсэн байсан цаг үе л дээ. Тэр надтай маш эвгүй, их зантай, дээрэнгүү өнгө аясаар ярьдаг болчихсон байсан юм. Би түүнээс 6 насаар ах. Дээрээс нь жил бүр түүнд цагийн ажил олоход нь тусалж өөрийгөө найзна гэж бодож явсан хүний хувьд энэ хандлага нь огтхонч таалагдаагүй. Яг энэ үеэр Завигийнхны ээлжид уулзалт болохоор болов. Рори, Дэби, Глазгогоос Жо, би болон бусад хэдэн залуучууд уулзахаар болсон юм. Уулзалтын өмнөх өдөр Роригоос надад "Хөгшөө, маргааш пабын асуулт хариултын тэмцээнд орно шүү" гэсэн мессеж ирлээ. Уг нь би тийм тэмцээнд огтхонч оролцдоггүй бөгөөд бүх найзууд маань үүнийг маань мэднэ. Хувийн шалтгаантай гэхүү дээ. Гэтэл Рори бусад найзууд маань миний дургүй зүйлийг хийцгээхээр төлөвлөсөн мэтээр надад ойлгуулж намайг очиулахгүй байх башир арга хэрэгэлсэн хэрэг. Би ч тэрхэн үедээ мэдээгүй л дээ. Тэгээд энэ мессежинд нь маш их уурлаж, уулзалтанд очоогүй төдийгүй бусдад нь ч энэ тухай хэлсэнгүү. Гэтэл дараа нь сонсохны тэд тийм тэмцээнд ороогүй, орохч бодлого байж. Маргааш нь намайг уулзалтанд ирээгүй болохоор Жо дэлгүүрт надтай уулзахаар орж ирэв. Биднийг ярилцах үед Рори яг л Жовийн бие төлөөлөгч мэт хажууд нь зогсчхоод миний Жовоос асуусан асуулт бүрт өмнөөс нь хариулаад байсан нь туйлын цухалтмаар. Би ажил дээрээ байсан болохоор уурлаж чадаагүй. Харин цайлган цагаан сэтгэлтэй Жо Роригийн юу хийгээд байгааг анзаараач үгүй. Рори Жовийн гитар тоглох аюулаас тэтэрхий донтсон байсан нь сүүлдээ бүр эрүүл бус хэмжээнд хүрсэн юм. Энэ үеэс Дэби намайг Роритой асуудалтай байгаа гадарлаж эхэллээ. Үнэхээр ч түүнтэй холбогдох бүрт нэг л зүйл болохгүй байгаа мэт санагдаж, уур минь хүрч сэтгэл минь төгшдөг болчихсон байсан юм. Гэвч Дэби Жо хоёр түүний хуурамч занд хуурцаар байсан тул би тэр хоёроо бодож дими драма үүсгээд яах вэ гэд төвчдөг байлаа. 2013 оны эхээр Рори өөрийнхөө аавыг амь насанд нь халтай хэмжээний хүн дээр цус харвсан. Азар амьд үлдсэн ч маш хүнд хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж ярьлаа.
Сүүлд нь энэ бүхэн худлаа болж таарсан бөгөөд Дэби Жо хоёрын өрөвч сэтгэлдээр тоглолт хийх гэсэн нь тодорхой болсон юм. 2014 он гарахад Жо хотод буцан нүүж ирж Дэбигийн гэрт байх сул өрөөнүүдийн нэгт нь нүүж орлоо. Энэ үеэс Рори намайг найзуудын хүрээллээс алгуурхан шахаж эхлэв. Саяхан л надтай уулзаа зогсож байсан атлаа. Мөн олон жилийн турш гэрт минь хонож барьж явж байсан атлаа намайг шахах юм гин. Тэр Дэби Жо болон өөр нэг найзыг мань дагуулan ус даяар тойрон аялан тоглолтоо хийж явсан Принцийн 3 чөөр тоглолтод тэднийг авч явлаа. Эхэндээ би маш их гомдсон ч одоо эргээд харахад тэр бүгдээс хол үлдэж хоцорсондоо үнэхээр их баярлалдаг. Тэр бүх тоглолтын пледийг Рори ганцаараа төлсөн нь бас нэлээд эвгүй байлаа. Тэр 100 сараар надтай ажиллах эсвэл 100 Америк явхаас бусад үедээ өөрийгөө чөлөөт гэрэл зурагчин, видео эвлүүлэгч гэж танилцуулдаг байсан. Гэхдээ түүнд ямар ч вебсайт, Facebook хуудас эсвэл өөр ямар нэгэн холбоо барих мэдээлэл байхгүй. Тэгсэн атлаа Их Британи даяар тоглолт үзэж мөнгө цацаж байгаад нь би үнэхээр их гайхдаг байлаа. Принцийн тоглолтуудын дараа би түүнийг сошиал медиа дээрээ блоклсон. Учир нь түүний постууд болон бусад хүмүүсийн постоор бичсэн сэтгэлүүд нь дандаа нэг хүнийг доош нь хийсэн хэрүүлийн шинжтэй байсан тул ядаргаатай санагдаад байсан юм. Дэби намайг түүнийг блоклсанд дургуутсаж Рориг өмөрчлээ. Одоо бодох нэ Рори Дэбигийн тархийг угааж түүнийг өөрийнхөө талд оруулсан байх. Би нөхөрлөлөө сүтгэхийг хүсээгүй. Дэби Жо хоёртой дэндүү их хайртай байсан болохоор буулт хийж Роритой дахин холбогдсон ч сэтгэлийн гүндээ Рори гэдэг хүн маш муухай зүйл хийгээд яваад байгааг мэдэрсээр л байсан юм. 2014 онд Дэби Рори хоёр бүрч дотносож танихгүй хүн Facebook дэх зургуудыг нь харвал яах аргагүй хосууд байна гэж эндүүрхээр хэмжээний дотносов. Үүнээс хойш 2 жил өнгөрч бид ч алгуурхан хүндэрч эхэллээ. Рори манайд хаяа ирчгээд явахдаа за би хайрт Дэби рүүгээ явлаа. Чамайг урьж болох л байлаа. Даанч чи чинь манай 3 найзын нэг биш шүү дээ гэж тохуурхах мэт хэлнэ. Гэтэл сүүлд нь сонсох нэ тэр ихэнхдээ Дэбигийнх руу биш өөр тишээ явдаг байж. Тэр байтугай нэг удаа манад ирж хонохдоо маргааш өглөө видео эвлүүлгийн ажлаар Америк руу нислээ гэж байсан ч үнэндээ зүгээр л ээжийнхэн амьдардаг тосгон руугаа буцсан байх жишээ нэ. Эцэст нь би энэ бүхнээс чимээг өхөн холдохоор шийдлээ. Дэби Жо Рори нарыг Facebook-ийнхаа news feed-ээс хасаж өөрийнхөө постуудыг ч тэднээс нуучглаа. Хэрэг годомжинд тааралдвал зүгээр л соёлтой мэдлээд аль болох хурдан холдондоо гэж боддог болов. Тэгээд би Роригийн Америкт байсан гэх тэр яриад байдаг түүхүүдийг нь судалж эхэллээ. Түүний ярьсан бүхнийг өөр нэг найзтай болон түүний хамт амьдардаг байсан залууд ярьж өгтөл үгүй хөгшүүн тэр нэг доор ийм их зүйлийг амжуулах ямар ч боломж байхгүй гэцгээж илаа. Үнэхээр ч Camp America-гийн шугамар ажиллахаар явсан бол өөр ажил хийж болдоггүй юм байна лээ. Жаахан судалж үзээд Роригийн яг хаана ажиллаж байсныг олж мэдтэл тэр Флоридад хизээж ажиллаж байгаагүй нь батлагдсан. Энэ хугацаанд зарим нэг сониуч найзууд маань түүнийг Facebook-ээр нь дагаж надаас энэ нөхөр мөнгөө хаанаас олд юм бэ гэж дахин асууна. Рори 7 хоногт доор хаяж нэг удаа Их Британи даяар болж буй том концертуудыг алгасгүй үзнэ. Зарим тоглолтын билет нь гэхэд л 200 фунт стерлинг. Дээрээс нь замын зардал буудал гээд асар их мөнгө орно. Түүнийг ямар ч л байсан хар тамхитай холбоогүйг бол би мэдж байгаа. Тэр өөрийгөө YouTube-ээс мөнгө олдог гэж ярьдаг боловч сувг нь бараг дагагчгүй. Дээрээс нь видеонууд нь дандаа зохиогчийн эрхтэй материалууд байсан тул тэндээс мөнгө олох ямар ч боломжгүй. Рори магадгүй эвлүүлэг хийж мөнгө олоод татвараас зайлс хийдэг байх. Ердөө ийм л таамаг надад үлдсэн юм. Энэ бүх хугацаанд Дэби Жо хоёр түүнтэй хамт байгаагаа тэр ямар гайхалтай хүн болох тухай Facebook-ээр байнга гайхуулсаар байв. Гэтэл би Роригийн өөр нэг нууц Facebook хаягийг нь олж мэдсэн юм. Тэр хаяг дээрээ Дэбитэй хамт авахулсан зураг тавьсан байлаа. Би тэр зургийг нь скриншот хийж Дэбид үзүүлэхэд тэр өөдөөс "Өө эн чин түүний Америк хаяг нь байхгүй юу?" гэж хэлээд өнгөрөв.
Хэрвээ Дэби уншчихвэл уучлаарай. Гэхдээ чи тэр үед үнэхээр тэнэг байсан шүү. Одоо 2018 оны 10 дугаар сар руу хурдалцгаая. Би энэ үед Роритой харилцаагаа бүрэн тасалж өнгөрсөн жил болсон Дэбигийн хуримч очоогүй, Жовтэй ч уулзаагүй нилээд удажила. Рори Дэбигийн хуримд Сүйт бүсгийн талын гэрчээр нь оролцсон. Би өдийн цайндаа орчхоод ажилдаа буцаж ороод 5 минут орчим л болж байсан бах. Гэтэл амралтаа авчихсан байсан нэг найз маань ажилчдын өрөөнөөс гүйж ирээд "Хөөе, чи Рориг шүүхэд дуудагдсныг сонссон уу?" гэж амсгаадан асуув. Ингэж хэлж байгаа нь л надад хангалттай зочиртон байлаа. Би шууд л "Юу? Дотроос зайс хийсэн юм уу? Эсвэл зохиогч ирэх зөрччихсөн үү?" гэж асуулаа. Тэр хариуд нь "Үгүй" гэж хэсэг чимээгүй байж байснаа. "Жаахан хүүхдүүд имжлэг хийж агаад гинэ" гэлээ. 2017 оны 1 сараас 11 сар хүртэл тэр жаахан охины дүр хэсгэн YouTube болон Omegle дээр залуу хүүгүүдийг ашиглаж байсан юм байна. Түүний юу хийснийг сонссон тэр мөчөөс хойш миний уур хилэн адреналин дээцэгтээ хурж буцалж түүнийг муу хүн гэдгийг би зөв гадарлаж байсан ч баталж чадаагүйдээ л хамгийн ихээр бачимдчихлаа. Найз нөхөд минь түүнд ямар амар хурцсныг бодхоос ч боож өхмөр. Түүнд хүчирхийлүүлсэн тэр хөөрхийлэлтэй хүүхдүүдийг дурсах юм биш. Түүний тэр их мөнгөний тухайд бол тэр хийсэн бичлэгүүдээ dark web дээр биткойноор зарж ашиг олдог байсан гэж би боддог. Тэр надад dark web-ийн талаар хамгийн анх удаа хэлж байсан хүн бөгөөд гэхдээ тийшээ хизээж орж болохгүй шүү гэж анхааруулж байсан хүн нь мөн өөрөө байсан юм. Шүүхээс Рориг гимбуруутайг нь батлан 3 жил 9 сарын 20 ялооноож бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгээс сэргийлэх 5 жилийн шүүхийн хориг тавьсан ба насан туршдаа бэлгийн хүчирхийлэгч гих тодорхойлолтой явхаар болсон. Би одоо хүртэл Жовтэй холбоотой байгаа ч Дэбитэй бол холбоогүй байгаа. Энэ босон зүйлээс болоод магадгүй тэр ицсэн бах л та. Ямартай ч одоо гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа ах. Бүх үннийг мэдсэн нь л надад хангалттай гэсэн ийм түүх байлаа. Дараагийн түүх. Миний өмнөх өрөөний хамтрагч цоврал алуурчин байсан байж магадгүй. Энэ түүх нэлээд толгой эргэм өөр хоорондоо орооцолцсон түүх учраас яагаад би өмнөх хамтран амьдрагч буюу манай байрны эзэн Майкига цоврал алуурчин эсвэл болох гэж зэхэж байсан нэгэн байж магадгүй гэх дүгнэлтэд хүрснийг мань дуустал нь анхааралтай уншаарай. 2015 оны 100 намайг нүүрж ирэхэд Майк эхэндээ зүгээр л нийгмээс тусгаарлагдсан жаахан хүйтэн хүндий харилцааны доголдолтой болохоос биш энгийн л хүн шиг санагдчихэж билээ. Гэрээнд гарын үсэг зурж байх үед тэр подвал руу хизээч орж болохгүй шүү гэж дахин сануулсан нь миний хувьд хачин санагдаж байсан ч надад байрлах байр маш их хэрэгтэй байсан тул за хүн бүртэл өөрийн гэсэн этгээд зүйл байдаг штэ гэж бодоод нэг их тоолгүй өнгөрсөн юм. Хамт амьдраад түүнийг мэддэг болох тусам Майкийн хачин араншин улам л мэдрэгдэж эхэлсэн. Тэр метамфетамин хэрэглэдэг байлаа. Би хүнийг зуршлаар нь дүгнэхийг хүсдэггүй ч түүний хэрэглэж буй хэмжээ үнэхээр намайг гайхшруулсан юм. Тэр бол миний мэдих метамфетамин гэх хар тамхиг их хэмжээгээр хэрэглэдэг атлаа бүтэн цагийн ажил хийж нилээдгүй амжилттай яваа анхны хүн байв. Яагаад энэ талаар яриад байна гэхээр тэр гэртээ арх ууж хар тамхиа хэрэглэхээрээ хамаг юмаа хуу хамаад ярьж эхэлдэг байсан юм. Тэр байнга л хэрв подволоос шүлтлэг бодисын үнэр гарвал нэг их юм бити бодоорой гэж тоглоом шоглоом хийн. 3 дахь удаага ингэж хэлэхэд нь би яагаад ингэж дахин хэлээд байгааг нь асуухад тэр нүүрэндээ цаанаа л нэг эвгүй инээмсэглэл тодруулан би цогцснуудыг цэвэрлэхийн тулд химийн бодис ашигладаг юм аа гэв. Би үүнийг зүгээр л нэг утгагүй хачин хошигнол байх гэж бодохыг хичээсэн ч сэтгэл нэг л тавгүй оргиж байж билээ. Бас тэр миний орж гарах цагийн хуваарийг маш нарийн мэдхийг хүсдэг байлаа. Нэг удаа намайг ажлаасаа чөлөө аваад гэртээ байж таарахад тэр маш их цочирдож тухгүй байгаа нь илт байсан. Тэр өдрийг би одоо ч сандгийм. Учир нь подволоос төмөр хашилдах чимээ ямар нэгэн битүү хашгираан сонсогдож байсан юм.
Түүний машин гадаа байсан ч тэр өөрөө байшинд эсвэл өрөөндөө байгаагүй. Заримдаа Майк байшинг дөргитл нь хөгжим эсвэл мэдээний нэвтрүүлэг чангалаа тавьчихдаг байлаа. Одоо бодоход тэр ямар нэгэн чимээг дарахыг оролдож байсан байх. Тэр биеэ үнэлэгчдийн талаар ярихдаа тэдэнтэй чи юу ч хийсэн болно, алсан ч болно, зодож хөнөөсөн ч хинч тоохгүй гэдэг байв. Би үүнийг нэрс эсэргүүцэж маш буруу зүйл гэж хэлсэн ч тэр харт амхаа хэргэлчгээрээ байнга л ийм хүчирхийллийн тухай цохиулгана. Тэгээд өөрийн гэсэн байшинтай, тогтвортой сайн ажилтай, жирийн нэг цагаан арьст залуу болохоор цагдаа нар хизээш түүнийг сэжиглэхгүй гин. Энэ үеэс л би үүнийг зүгээр нэг тоглоом шоглоом биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Надад тухайн үед мөнгө муу байсан болохоор тэндээ байхаас өөр сонголтгүй байсан. Тиймээс Майк бол зүгээр л хий хоосон зүйл ярьдаг гаж донтон байх гэж өөрийгөө тайвшруулахыг хичээсэн юм. Гэтэл нэг удаа хувцас угааж байхад ямар нэгэн зүйл өмхөөрч ялцарчихсан юм уу гэмээр муухай үнэр үнэртэв. Манай байшин зүүн өмнөд Портландд байдаг харьцангуй шинэ байшин байлаа. Байшингийн энэ тэнд завсраар амтан орж гацаад үхдэг тохиолдол байдаг юм. Гэхдээ энэ үнэр гаражнаас гарч байсан бөгөөд тэнд ямар ч амтан байх боломжгүй байв. Би энэ талаар түүнтэй шууд ярилцахаар шийдэн түүний хийгээд байдаг тоглоом шоглоомыг нь дэмжиж байгаа мэтэр. Чи цогцснуудаа цэвэрлэх ажилдаа илүү анхаарахгүй бол гаражаас ялцарсан үнэр гараад байна шүү гэд хэлээд орхив. Түүний гаргасан хариу үйлдэлийг би хизээж мартахгүй. Нүдэн томорч над руу айдас уур хилэн холилдсон маш эвгүй ширүүн харцаар ширтэж байсан юм. Тэр хэлэх үггүй төгдөрч байснаа. Юу? Нэрэ гэж юу? Гэв. Намайг хариуд нь тийм ээ, нэрэ гэж хэлэхэд хэдэн секунд эвгүй чимээгүй байж байснаа. Хэлсэнд баярлаа гэж хэлээд өрөөрөөгөө орж хаалгаа тас хийтэл хаасан. Хэд хоногийн дараа намайг дахиад л хувцас угааж байхад тэр гаражийн дээр хэсэгт байрлах намхан зай руу орчихсон байлаа. Мүлхэж ордог жижигхэн зай л та. Тэр намайг дуудаж дээшээ гараад ир гэж дахин ятгах мэт хэлжээв. Тэр мөчөөд миний бие таг хөшиж хэрвээ би тийшээ гарвал дахиж хизээж бууж ирэхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрчилээ. Ингээд би шалтак зохион хэлж угааж буй хувцснуудаа яаран хамж өрөөрөөгөө шидэж орхиод тэр дороо байшингаас гарсан. Ер нь Майк ихэвчлэн хаалганы бариулгүй гаднаасаа цоочтой подволд цагийг маш ихээр өнгөрүүлдэг байлаа. Тийшээ орох цорын ганц зам нь арын хашаа байсан юм. Одоо эргээд бодоход сэжиг таамгаа нэг мөсөн эцэслэхийн тулд тэр подвол руу нэг ороод үзчихгүй явдаа гэж харамсдаг. Тэнд амьдарсан сүүлийн хэдэн сард эмэгтэйчүүд болон биеэ үнэлэгчдийн талаарх түүний яриа улам бүр зэрлэг тогшин болж бэлгийн хүчирхийллийн талаар ил цагаан ярьж харт амхны хэрэглэн ч хяналтаас гарч эхэлсэн юм. Нэг удаа тэр надад өөрийн хийсэн видеог үзүүлв. Майк график дизайнер зураач хүн байсан юм л та. Тэр бичлэгт хүлж баглуулсан эмэгтэйчүүд тэдний орилж хашгирах чимээг өөрчлөн ямар нэг тийм сонин дуу аваатай болгосон байх бөгөөд тахлын эмч гэж байдаг да. Тэрний тэр хүрээний багийг өмссөн хачин дүр үе гарч илаа. Эдгээр зүйлс тус тусдаа бол зүгээр л нэг итгээд сонирхол мэт байж болох ч бүгдийг нь нэг дор цоглуулад ийн хийчихсэн байгаа нь надад үнэхээр эвгүй байлаа. Би 2016 оны 10 сард тэр байшингаас бүр мөсөн нүүсэн. Standing Rock Lakota овгийнхонтой хамт дамжуулах хоолон эсэргүүцлийн жагсаалд нэгтгэхээр жагсагчдын бааз руу хөдөлсөн юм. Надад алдаад байх зүйл байгаагүй дээр тэр байшингаас ямар ч хамаагүй аргаар хурдан холдохыг хүссэн хүсэл маань намайг ийм шийдвэрт хүргэсэн. Би тэр гэрээс нүүх гэж байгаагаа бол түүнд хэлээгүй. Тэнд хонсон сүүлийн шүүн тэр дахиад л ууж харт амхиндаа мансуурчихсан байлаа. Майк дахиад л нөгөө алуурчны тоглоомоо ярьж аллага, бэлгийн хүчирхийллийн тухай хачин жигтэй өнгө аясаар янз бүрийн зүйлс ярьжив. Энэ удаа би төвчж чадалгүй. Чи хизээ нэгэн цагт заавал баригдана гэд сэжиглэж байгаагаа шууд түүнд хэллээ. Тэр харин өмнөгшгөө тоглоом шоглоом болгосонгүй. Маш нухацтай бөгөөд товчхноор цагдаа нар намайг хамгийн сүүлдэлд сэжиглэх болно. Тэд намайг хизээж барьж чадахгүй гэсэн юм.
Ингээд би маргааш өглөөнөө шууд л явсан. Энэ явдал намайг хэдэн сар магадгүй жил гаруй хугацаанд зовоосон байх. Би юу ч хийгээгүйдээ гимшил минь намайг дотроос минь идэж байсан тул эцэст нь Портландын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах төв рүү залгаж энэ бүхнийг нэрээ нууцлан мэдээлсэн юм. Намайг мэдээлэл өгөх үед оператор намайг хэд хэдэн удаа хүлээлгэж байснаа. Уг мэдээллийг хүлээж авсан цагдаагийн ахмад таны өгч буй мэдээллийн талаар нэмж тодруулах хүсэлтэй байна гэд Майкийн машин, байшин, түүний ярьсан зүйлийн талаар маш нарийн зүйлсийг асууж эхлэв. Тэд үнэхээр ач холбогдол өгч байгаа нь мэдрэгдэжээ. Би санаж байгаа бүхнээ хэлээд ямар ч байсан нэг зүйл хийх гэж оролдсон шүү гэж өөртөө хэлээд баг зэрэг тайвширхийг оролдов. Саяхан би энэ бүх босон зүйлсээ ээждээ ярьж өгтөл тэр ихэд сонирхож тэр байшинг Google Maps дээрээс хайж үзсэн. Гудамжны харагдцаар олвол намайг тэнд байхад байгаагүй том чиргүүл түүний гэрийнх нь хашаанд байсан. Тэр чиргүүлийг яах гэж ашиглаж байгаа талаар надад үе олон таамаг байгаа ч батлах арга алга. Магадгүй тэр нүүж байгаа эсвэл ямар нэгэн зүйл зөөж хаяхаар бэлдэж байсан байх. Энэ бол ердөө л миний таамаглал. Магадгүй тэр хизээ нэгэн цагт баригдаж би сонин дээрээс тэр тухай унших хүртэл энэ хэрэг нууц хിവэр байсаар байх бах. Би ядуу тарчиг амьдралд өсөж олон янзын сэжигтэй муу хүмүүстэй таарч байсан ч хинэн ч Майк шиг тийм аимшигтай сэтгэл төрүүлж байгаагүй юм. Үүнийг хэн юу гэж дүгнэх нь надад огтхон ч хамаалга. Гол нь би түүнтэй дахиж хизээж таарлахгүй байхыг л хүсэж байна гэсэн ийм түүх байлаа. За ингээд өнөөдөр та бүгдтэй 2 түүхийг хүргэлээ. Энэ олтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа.